Эй, сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Влогер бэлгүүн байна. За, яг одоо миний хажууд Диваны топ тамирчдын хоёр гайхалтай машин Монгол улсад буюу 22-ын авч цогцлбор дээр ирсэн байна. За, өнөөдөр 9 сарын 12-ны өдөр, маргааш 9 сарын 13-ны өдрөө орой хоёр Диваны топ тамирчид маань Монгол улсад бас хүрэлцэн ирэх болно. За, яг одоо миний хажууд Акинора Үцүмигийн 1000 HP Silva S15 байж байна. За, баруун гар талд маань Daigo Saito дэлхийн топ тамирчид Daigo Saito-гийн Corvette буюу бас 1000 HP full carbon машинууд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ энэ удаагийн влог илүү сонирхолтой байх болно. Учир нь дэлхийн топ тамирчид Монгол улсад өөрсдийн машинтайгаа хүрэлцэж ирснээр илүү онцлогтой болж байна. Тэгээд Чингис хаан Drift Cup 2024 тэмцээний влог хийхүү эхэлж байна. Өнөөдөр хамтаагаараа влогтойгоо Уши 절단 좀 먹나? 좀 보이라. За тараа гурвч авах гэж нислээ штэ гэж. Сиамархан Daigo Saito Акинора Үцүми Цуши Танугучинараа дөнгөж онгоцноос буугаад онгоцны буудлын дээрээс за Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны баг хамт олон яг одоо зочдод тосч байна. Эрдэнэ гэдэг чи одоо чи за сайн байна уу? За сайн байна уу? Билгөө. Тэ. За Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны урилгаар дэлхийн алдарт тамирчид болох Saito Daigo Үцүми Танугучи нар ингээд манай холбооны урилгаар ингээд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд 9 сарын 13, 14, 15-нд болох Чингис хаан Drift Cup-д одоо үнэлээ сонирхолтой болоод дэлхийн топ тамирчтай өрсөлдөхөд одоо гоё болсон байна. Тэгээд Монголын дрифтчтэй хандаж хэлэхэд одоо өшөө болон мундаг тамирчид маань ирсэн одоо цөмөрөө түүнийг ялхал үлдлээ те. За тэгээд өөр юм үү те. Saito гэж болчих. Daigo гэж. 혹시 그거 찍고 있다. 좀 해. 요이. 明日はうちの車マーク2であ、そうなの？車あるの？はい。ボロー。イテレさして。一番悪いやつ。一番悪いやつって。モンゴリアンマフィアで。行こうかして。安田ちゃんは行こうから絶対さ。Хей, сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Влогер бэлгүүн байна. За, өнөөдөр 9 сарын 14-ны өдөр за Daigo Saito болон за Акинора Үцүми за Цуши Танугучи нар маань ерөнхийдөө өчтөр орой Монгол улсад хүрэлцэн ирсэн байгаа. Одоо яг энэ тамирчид маань машинаа бас тестэлж байна. За өнөөдөр MDS-ийн тамирчдын гал гарсан баатад өгдөн. Тэгээд дээрэс нь 5 жилдээ нэггүй удаа болдог Drift King-ийн өнөөдөр хэн Drift King болох вэ гэдэг бүгдөө хамтдаа миний влогоос бүгдөө хамтдаа харцгаая. Тэгээд маргааш International Battle буюу Чингис хаан Drift Cup. За International Battle дээр за Daigo Saito болон Япон улсаас ирсэн тамирчид маань оролцох болно. Тэгээд влогтойгоо хамтдаа гарамнахаа. За яг одоо миний ард бас энэ медиа багийнхан бас хүрэлцэн ирсэн байна. За эдгээр ямар үүрэгтэй, ямар үйл ажиллагаа ерөөхдөө хийх вэ гэхээр за шууд лид дээр реплей гаралтуудыг шууд явуулна. За энд бас рейсинг дроны багийнхан хүрэлцэн ирсэн байна. За тэгээд яг одоо энд урдуур байгаа үзэгчдэд лед дэлгэцээр шууд тэмцээнэ давхар харуулад үзүүлээ явуулна гэсэн үг.
За алах гал өнөөдөр. Алий та тий. Бүх бичлэгүүд чи бүгд нөө файл үздэг байсан байна. Ой болчихсон. За швэш. Nice. За манайха үзэгчдийн судлах юм бол энэ барилж байна 4000 хүний судал. За тамирчдын зогсоол энэгээр ингээ харагдаж байна. За V6-гийн асар харагдаж байна. Rans team, iDrift, за Fortuna Black team, за VIP байж ах шиг байна. Монгол 63 байна. За тэрний ард тэр цэнхэр асар Drift Masters клубын асар байна. За Art team, за Orange team, Team 67, Redline гэдэг клубүүдийн асрууд энэгээр байрлаж байгаа. За тэгээд яг талбайн гол цэгт тайз байрлаж байгаа. За тэгээд интернэшнл багийн тамирчид маань яг одоо бас бэлтгэл сургалтаа хийгээд машина тестэлж явах шиг байна. Тэгээд за өнөөдрийн влог бол маш сонирхолтой болно. Тийм учраас та бүхэн маань влогоос битээ гараарай. Цааш нь subscribe хийгээрэй, share хийгээрэй. Баярлалаа манайхаа. За яг одоо Япон улсын D1-ы топ тамирчин за дэлхийн одоо баг номер 1 тамирчин гэж хэлж болно. За Daigo Saito маш олон орнуудад очиж тэмцээн уралдаанд оролцдог ийм тамирчин байгаа. За энэхүү тамирчин маань бас Монгол улсад хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өөрийнх нь 1000 HP Corvette машинаараа яг одоо энд машинда тохиргоонуудыг хийгээд шиг байна. За энэ зам дээр тааруулж бас энэ машиныхын компьютер дээр бас өөрчлөлтүүд хийж авах шиг байна. Тэгээд маргааш буюу 9 сарын 15-ны өдөр энэхүү Corvette-ийн бүгдээ хамтдаа харцгаах болно.ノーガソリンです。ノーガソリンで。フェラーリとかなんかおしっこ入れたら僕とそんな車だけど。これワンチャンウォッカ入れたら走ると思う。酔っ払って刺さる。За манайха яг одоо Drift King эхлэж байна. За Drift King-д нийт 18 тамирч өрсөлдөн. За энэ 18 тамирчдаас өнөөдөр хэн Drift King болох бол бүгдээ бас энэ влог дээрээс бүгдээ хамтаа харцгаая. За iDrift клубын тамирчин Алтан Гэрэл. За ийшээгээ Limit Motors клубын тамирчин Будгуугийн GZX 100 зогсож байна. За Fortuna клубын тамирчин Батөргөлийн машин зогсож байна. Батөргөлдөөс амжилт хүсье. За өнөөдөр энэ тамирчдаас бас Drift King төрнө. За V6 клубын тамирчин Ариун Бат. За Drift Masters клубын тамирчин бэлэг сайхан. За Redline клубын тамирчин Цинда Ишин Nissan Silva S15 байж байна. За iDrift клубын тамирчин Баскагийн машин бас зогсож байна. За iDrift клубын тамирчин Зол жаргалын машин зогсож байна. За энд Fortuna клубын тамирчин Бачаарлын машиндаас зогсож байна. За Redline клубын тамирчин RX очроо. За Orange team клубын тамирчин Уунагийн Nissan Silva S15. За iDrift клубын тамирчин Санж очрын машин зогсож байна. Сайн байна уу? Энд явж шүү. За эндээс VIP клубын тамирчин Өсгөөгийн машин зогсож байна.
За энэ Артын клубын тамирчин араасаа маш сонирхолтой Алтан гэрэл. ороод бодно. за үүний амжилт хүсье. За Артын клубын тамирчин за тэгшээгийн машин бас зогсож байна. эдгээр тамирчны араас гарч ирнэ. За Айдрит клубын тамирчин мөнх ирээдүгийн машин бас энэ зогсож байна. DJ. За Монгол 63 рейсвейгээс уралдаж байгаа. Энэ 18 Бацуулын машин зогсож байна. Нийт 18 тамирчин энэхүү тэмцээн уралдаанд бас оролцох болно. За яг одоо төрийн дуулыг ишлээд тамирчид маань туудахгүй гараандаа гарах гэж байна. За одоо эндээс энэ 18 залуугаас өнөөдөр дрифтийн Монгол улсын дрифтийн кинг төрн 5 жилдээ нэг болдог маш том тэмцээн. За одоо сонирсох юу вэ? За шүүхтийн системийн талаар нэг товчхон танилцуулахгүй юу? За шүүлтийн систем бол өнөөдөр шүүгчнэр буюу дрон, GoPro одоо 6 талын камер буюу одоо маш наривчлалтайгаар явагдана. Тэгээд мэдээж Монгол улсад 5 жилдээ нэг болохоор болсон Drift King гэдэг тэмцээнд одоо ингээд энэ 18 тамирч өөрсдөж байна. Тэгээд энэ 18 тамирчнаас King-ийн шалгаруулах үнэтэй ийм байр суурин дээр байгаад бас баярлж байна. Одохгүй дараагийн 5 жилд бас King-д нөрсөлтөд явж байна гэд бодож штэ тэгээд 5 жил жоохон амарч байгаа. 5 жил жоохон амарч байгаа тий. За Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны тэргүүн ерөнхийлөгч. За сэтгэл ямар байна? Өнөөдөр 5 жилд тун өндөр байна. Тэгээ ямар ч байсан 10 жилийн дараа Монгол улсын Drift King-ийг дахин шалгаруулах болсондоо бас баяртай байна. Тэгээд энэ өрсөлдөж байгаа 18 тамирчны онцлог гэвэл 10 жилийн болж байгаа мэргэжлийн тамирчдын дунд болж байгаа хамгийн бест, хамгийн том тэмцээн гэж болж учраас илүү үнцэнтэй, илүү гоё, нэр хүнжтэй болох байх гэж бодож байна. одоо өнөөдөр энэ 18 тамирчдаас одоо хувийн дугаар 1 номер болно тийм ээ. Тэгээ хувийн дугаар 001 гэсэн дугаар 20 сая төгрөгийн эрхийн бичтэй аваад. За ер нь бол тэгэл бүх тамирчдынхаа орой дээрээ сунах гэсэн үг дээ. Эдгээр өнөөдөр яг алцах байхаа тий. Өнөөдөр жинхэнэ цус гарна. За тэгээ влогтойгоо манайхаа хамтаагаараа. За тоо удахгүй төрийн дуул ишгэлээд тэмцээн маань албан ёсоор эхлэх гэж байна шүү. Дагаад дуулаарай. Тоо дагаад дуулаарай. Намайхтай. Чүнөө хамаг дэлхийн шудраг олстай. Тан чүү татан зориг мөхий чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя. За За ингээд ийхүү тэмцээн эхэлж байна манайхаа. За тэгээ өнөөдрийн ер нь влогийн зураглаачаар ориглон дүү маань ажиллаж байгаа. Тэгээд гой дүрсүүдийг маад авах баха. Өсгөр орта завхан төгсдгийг үлдэх үсгэж байгаа. VIP автоклуб versus Fortuna. Загадок. За өсгөрийн хувьд бол одоо сая 1-р үеийн хамгийн өндөр оног авсан тамирч байж байгаа. За би бол мэдээж шүүхгөө. За одоо бид нар шүүж байгаа юм чинь бид нар шүүдрэл гарна шүү дээ. За түрүүн сая 100-ны дугаартай жавхан төгссөн төрсөн дүү эрэгтэй ангиллынх нь аврах. За 6 ахиха өргөжлөлт хийгээд авчихсан. За
За өнөөдөр бүрэлдэхүүн үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэмцээн сайхан болж байна. Одоо энэ зин авишуан миний шав байгаа. Тэгээд энэ дилиптэд айгүй хүч хөдөлмөрөө зориулж байгааг би нүдэрээ хараад ингээд амжилтанд хүрэхийг айгүй хүсдэг байсан. Машин шатаагүй байсан бол хэрэв би хожигдох ч юм уу яах вэ мөлий те. Манай найзын машин өнөөдөр айгүй гоё өөрөө ч айгүй 52 гоё явлаа. Тэгээд найздаа энийгээ шагналаа өгчөө дээр нь тааш нь илүү их амжилт хүсэж найздаа. Завайла таносудаа тасцай. Зэнгэд Redline клубын дамжид маань бас нэгэн гоё жишгийг бид өхөнд харуулж байна тийм ээ. За одоо хараан дээр
шалгаалыг өсгөөдөө гардуулж өгөхөд миний би таатай байна баяр хүргэе. Хорон сайн үргийн шагналсан. Хорон сайн үргийн шагналсан баяр хүргэе. Арама өндөртөнд байгуулгын баярын шагналыг бас гардуулж өгье. Red Bull-ийн хамт олонны гарын бэлгийг бас өгч өгье. Мөн өнөөдрийн манай хамтран ажиллаж байгаа спонсор байгууллагын нэг бол Бас Converse-ийн хийдүүдийг бас энэ бүхэнд гардуулж маш их шагналууд нэгдүгээр байрыг дагаж байгаа. Өсгөө ард портер байгаа. Портерыг авах юм уу? Баяр хүргэе. За ингээд өсгөөгийн сэтгэлийг сонсъё. Маш хүн чангалыг авч явахаар боллоо. Та бүхэнд баярлалаа. Дээрээс нь тусал тэмдэг байгууллагууд нэгтгэл тэм, GZX Soft Garage, VIP Auto Club, Idol Club бүгдэнд нь маш их баярлалаа. Миний хоног хүмүүс бүгдэнд баярлалаа. Ингээд 2 дугаар баярыг V6 клубын тамирчин хувийн дугаар 007 Аромбак баяр хүргэе. Сайн V6 клубын тамирчин Аромбакийн таснаурыг өргөмжлөл цан бидээс гарын бэлгүүд шагналуудыг бас гардуулъя. Баяр хүргэе. Насан томбоос Аромбакна тэмцээнээр дамжуулж үсье. Баяр хүргэе. Дайго сайтогоос манай аэроплан авчаа. Спонсор байгууллагын шагналыг бас тавьсан гардуулж өгөх боллоо. Маргад гиг бодож шахтаа штэ. Гэмэстэй бороо да. Зүгээр байж байгаа дэлгүүр байр зүгээр байж байгаа 2 3-т ордгоо л байхгүй. Гэмэстэй. Өнөөдөр нийстэй шилдэг 10 2024 оны Монгол Улсын дрифтингийн шалралт энэ хөл хэмжээнд амжилттай оролцсон шилдэг болсон 8 залуудаа